Эрүүл мэндийн салбарын эмч, эмнэлгийн ажилтнуудынхаа мэдлэг боловсролыг дээшлүүлэхэд онцгой анхаарч байгаа. 2017 оноос өнөөдрийг хүртэл бид Монгол улстай эмчилдэггүй өвчнийг Монголд эмчилдэг боловсролоор өндөр хөгжилтэй орнуудад эмч мэргэжилтнүүдэд сургаж байгаа. Одоогийн байдлаар 81 хүн 13 чиглэлээр суралцсан. За хамгийн одоо сүүлд болсон үр дүн гэх юм бол Богдaan Солонгос улсын Самсунгийн эмнэлэг дээр манай хавдар судлалын үндэсний төвийн 16 эмч сургалтанд хамрагдаж за ирээд анх удаа манай хавдар судлалын үндэсний төв маань элдэгний хавдартай өвчтөнд элэг шижүүлэн суулгах мэсэлсийг амжилттай хийсэн. Удахгүй 2 дахь мэсэлсээ хийх гэж байгаа. Ийм амжилт байгаа. За та бүхний маань явах гэж байгаа сургалт бол бас чухал ач холбогдолтой. Бид нар бол Сингапур улсад сурахаар явах гэж байгаа. Энэ бол Сингапурын хүмүүнлэгийн байгууллага Temasek-ийн шугамаар явж байгаа. За Nanyang-ны политехникийн их сургуулийн шугамаар та бүхэн маань суралцахаар явж байгаа гэдгийг мэдэж байгаа. За өнгөрсөн хугацаанд бид нийтдээ 120 хүн сургаад байна. Одоо та бүхэн маань 21 хоногийн хугацаатай 20 хүн тийм баха. 21 хоногийн хугацаатай 20 хүн суралцахаар явж байгаа. За энэ удаагийн сургалтын онцлог бол нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр суралцсанаа. За нийгмийн эрүүл мэндийн боловсролын асуудал бол маш чухал байгаа гэдгийг та бүхэн маань мэдэж байгаа. Өнөөдөр нийт халдварт бус өвчин бол нас баралтын 70% эзэж байгаа. Нас баралтын шалтгааны 70% халдварт бус өвчин эзэж байгаа. За энэ чиглэлээр бол бид нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр энэ салбарынхаа хүмүүсийг Сингапур шиг дэлхийн жишг болсон энэ чиглэлээр оронд 21 хоног сурна гэдэг бол мэдээ их мэдлэг боловсрол хоримтлуудад ирнэ гэж ингэж ойлгож байгаа. За хамгийн гол нь та бүхэнтэйгээ уулзж байгаагийн гол учир юу вэ гэвэл энэ хугацаанд та бүхэн маань зөвхөн өөрсдөө мэдлэг боловсролоо дээшлүүлээд ирэх биш, ирсэн хойноо энэ чиглэлээр сурагч багш болох хамгийн гол зорилго агуулж байгаа гэдгээ та бүхэн маань маш сайн санах ёстой. За энэ сургалтанд явах усандаа их таатай их баяртай байна. Сайдтай их баярлж байна. Тэгээд одоо сургалтнаас сурч ирсэн зүйлээ Алтай нутгийнхаа ард түмэнд ялангуяа одоо нас баралтын тэргуун шалтгаан болсон зүрх судасны эмгэг, тархин цус арвах өвчин энээс сэргийлэх ард иргэдийг одоо эрүүл мэндийн зөв боловсралтай, эрүүл мэндийн зөв зан үйлтэй болгоход одоо хамт явж байгаа эмчнэртэйгээ бас алтайгаас эмчтэй хамт явж байгаа. Ингээд манай эрүүл мэндийн газрын дарга бас мөн Сингапурт бас суралцаад ирсэн байгаа энэ чиглэлээр хамтарч одоо нэлээд зүйлийг хийнэ гэж төлөвлөж бодож ярилцж байгаа. За манай аймаг бол бас Улаанбаатар хотоос ханслагдсан дэд төсмөтэй, за ундны ус хатуулан хөндөртэй одоо бас ийм эрс төр суур самсгалтай ийм газар байгаа. Ялангуяа манад бол зүрх судасны эмгэх нэлээд байдаг. Нас баралтын тэргуун шалтгаан маань мөн одоо энэ тархинд цус арвах зүрхний шигдээс өвчин байсаар байгаа. Тэгээ энэ халдварт бус өвчин за энэ одоо хүний амьдралын хэм маягаас үүдэлтэй өвчнүүдээс урьдчилан сэргийлэхэд бол салбараа тэргүүлж бас ард түмэндээ юм хийнэ л гэж боддог. Тэгээд нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр ялангуяа халдварт бус өвчний чиглэлээр олж авсан мэдлэгээ ард иргэдийнхээ эрүүл мэндийн үзүүлэлтийг сайжруулах, эрүүл мэндийн чанарыг сайжруулахад бол төсөл гаргаж ажиллана гэж бодож байна. Олон жил ажилласан байгууллагын болондоо хүлээн зөвшөөрөх гаргаж байгаа. Тийм учраас би зүгээр илүүдэхгүй байх гэдэг үгнээс харийн нутаг улс орныхаа нийгмийг өндөр дөрөх өөрсдийнхөө бас мэдлэг боловсролоос эрүүл мэнд амь насанд нь эрсдэл учрах ийм бүхэл бүтэн үе бийтэй. Ялангуяа нийгмийн эрүүл мэндийн боловсролын чиглэлээр өөрсдийнхөө мэдэж чадж байгаагаа бас хэлж ярих. За энэ чиглэлээр судалгаагаар энэ арх хамтын зохисгүй чиглэлээр төлөвлөгөөний дутагдал буруу хоол бид энэ чиглэлээр одоо ийм нөхцөлд бол энэ хөгжилтэй орнууд чинсгэлээс хүсэж байгаа. За хамгийн гол нь эрүүл мэндийн одоо бид тэгж байгаа дотоод яваа яриад бол хамраа тэгэхээр хэмжиж хэрэг